Монгол Улсын бокс холбооны амжилтыг эвдэж хамгийн олон баг тамирчид оролцож байгаагаар онцлогдоо өсвөр үеийн залуучуудын аврах шалгаруулах олон улсын тэмцээн анхудаа Дархан хотод 4-р сарын 7-наас 11-ний өдрүүдэд аймгийн бие тамир спортын газрын зааланд зохион байгуулагдаж байна. Боловсролын тэргуун, соёлын тэргуун бокс спортын мастер Чимэд Огшийн нэрэмжит боксын холимог насны олон улсын тэмцээнийг Похо МНЮ Тэг3 төлөөлөгчийн газар Монголын боксын албан аймгийн засаг даргын тамга газар хамтран зохион байгуулж байна. Өнөөдөр амжилттай эхэлж байна. За энэ тэмцээнд одоо Монголын боксын холбооны тэмцээн уралдаанд зохиож түүхэнд байгаагүй үйл явдал болж байна. Бүр 43 багийн тамирчид өсвөрийн хүүхдүүд оролцож байна. Одоо 300 гаруй хүүхдүүд оролцож байгаа. Одоо энэ бол боксын холбооны түүхэнд одоо 43 баг бол орж ирсэн тохиолдол байхгүй. Тэгээд үнэхээр гайхалтай тэмцээнийг зохион байгуулж байгаа. Одоо Похов МН 03 төлөөлөгчийн газрын захирал үүр захирал одоо Чимэд Огшны гэр бүлийнхэнд одоо талархлаа илэрхийлье. Нийт бокс сонирхчдынхаа өмнөөс. За тэгээд манай аа бол дархны хүн юм байна. Тэгээд аа маань дарханд бокс спортын бас хөгжүүлэхэд гар бие оролцож ирсэн. Тэгээд одоогоос 2011 онд бурхан болсон юм. Тэгээд тэрнээс хойш ер нь аавынхаа бас нэг нэрэмжит юм хийгэж яваад байсан. Тэгээд цаг хугацаа нь өнөөдөр тохиож байна. Тэгээд аавынхаа нэрэмжит тэмцээнийг Дархан уул аймагт хийж байгаадаа маш их баяртай байна. Одоо ерөнхий вэдгчээр нь Фохов корпорац 03 төлөвчийн газар хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр Фохов корпорац бол эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага байхгүй. Тэгэхээр 18 оноос хойш эрүүл Монгол тамирчин хөтөлбөрийг санаачлаад чөлөөт бокс, сакс, жудо, за хөл бөмбөг гэдээ маш олон одоо спортоор хичээлдэг тамирчдыг эрүүл мэндээр нэмээд итгэдэг. Тэгээ өнөөдөр бас энэ боксын спорт руу орж байгаадаа бидний хувьд маш их баяртай. Тус тэмцээнд 42 багийн 343 тамирчин нийслэл 21 аймаг, Солонгос, Хятад, Казахстан улсаас зарим ирж хурд хууч авахалсан байгаа сарам өрсөлдөж байна. 8 хүний бүрэлдэхүүнтэйгээ ирж оролцож байна. Бас манай Баялгийн аймгаас Dream боксын клуб бит хоёр хамтран ирж оролцож байгаа. Бит хоёр нийлээд 20 хүүхдтэйгээ энэхүү тэмцээнд өргөн хүрээдээ оролцож байгаа. Энэ тэмцээний анхудаа зохион байгуулж болохоор өргөн хүрээдээ томоохон тэмцээн болж байгаа. Туршлага болох маш том тэмцээн болж байгаа. За одоо энэний дараа ч одоо багнаасын улс авраг гэж байна. Хүүхдийн их наадан байна. Тэд нар өмнө одоо сорил тэмцээн болоод маш том өргөн хүрээдээ энэ том хэрэгтэй одоо нэг тэмцээн болж байгаа гэж үзэж байна одоо. Сэмэно навай Жон Иран гэдэг би Солонгос улсаа төлөөд Монгол ирж Дарханд тэмцэд орсон. Ялаагүй ч гэсэн ялсан юм шиг байсан. Ер нь туршлага одоо ер нь ингээд одоо Солонгостой ч гэсэн туршлага хоригдлуудаад ер нь ирээдүйд ч гэсэн сайн нэрэл нэлээд их байх гэж үзэж байна. Туршлага болгож спарринг хийж дэмжиж явдаг хүүхдүүдтэй баярлалаа гэж хэлье да. Тэмцээнийг олон улсын боксын албаны дүрмээр Монголын боксын албанаас томилогдсон шүүгчид удирдан явуулах юм. Боксын спортыг хүүхэд залуусын дунд түгээн дэлгэрүүлэх, Дархан хотын боксын тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, нийтэд сурчлан таниулах зорилготой тус тэмцээнийг 2 жил тутам нэг удаа зохион байгуулахаар боллоо.